За би чамаа сайн байгаа байх гэдэгт найдаж байна. Тэгээд би уг нь бол гадаагаар авчлыг хий гэж утсан ч гэсэндээ одоо бас ингээ хийх зүйлүүд байгаад байгаа учраас амжихгүй зүгээр л гэртээ бичлэгээ хий гэж бодлоо. Тэгээд гараад ер нь бол жоохон агаар амьслаад гоё тухтай юмсын талаар ярилцахаар надад гоё байдаг ч гэсэндээ яг жоохон завгүй байгаад байгаа учраас ерөнхийдөө зүгээр л гэртээ сайхан ярилцахаар шийдлээ. Тэгээд зүгээр л миний өнөөдрийн гоё ярилцахыг хүсэж байгаа хуудсмаар байгаа зүйл юу вэ гэхээр чи өөрөө өөрийгөө сул доройгоор мэдэрдэг үү? Эсвэл мэдэрч ийсэн үү? Бид нар бүгдээрээ л ингээд өөрөөсдөө сул дорой байдлаар мэдэрдэж штэ. Би харчаагүй, би ингээд чадахгүй байна, би болохгүй байна. Бусд бүх хүмүүс ингээд болоод аргалаа чадаад байхад зүгээр л би болдгоо. Би ягаад ч юм арай сул дорой байдаг. Би ягаад ч юм болдоггүй. Тэгээ би ягаад гэдэг учрыг нь хэлье. Ягаад гэвэл хүмүүс зүгээр л сул талаа сайн нууж чаддаг. Хүмүүс зүгээр л өөрсдөө тэр сул дорой байгаа байдлаа бусад харуулдаггүй. Маш сайн нууж чаддаг. Тийм учраас л чи л өөрөөрийнх нь сул тал, чи л өөрөөрийнх нь тэр ямар хуу байгаа нөхцөл байдлыг мэдж байгаа учраас чи илүү өөрөөрөө сул талаар дорой байдлаар илүү мэдрэх хандлагатай байдаг. Хүчтэй хүн гэж яг хэнийг хэлдэг вэ? Хүчтэй хүн гэхээр яг юу бодогдож байна? Магадгүй кинон дээр гадаг байсан дөрөв хүчиг ч юм уу эсвэл хүчтэй гэхээр ингээл хад чулуу шиг ингээл мэдрэмжээсээ илүү логикоо дагдаг ч юм уу те эсвэл ингээл юу ч болж исэн шантардаггүй, юу ч болж исэн өвддөггүй, ямар нэгэн зүйл шийдвэрийг эмоцороо биш ингээл оюун бодлороо гаргадаг. Ерөөсөө л байнгын л нэг тийм бүх зүйл дээр хичээдэг, ялдаг, ундаггүй, шантардаггүй тийм хүнийг л бид ингээл хүчтэй гэж боддог нийтлэг ойлголтоор бол. Тэгтээ эцэстээ бид нар бүгдээрээ л хүмүүс, бид нар бүгдээрээ л тодорхой хэмжээнд юмсыг мэдэрч логикоор шийдвэр гаргах үедээ логикоор гаргаж, мэдрэмжээрээ гаргах үедээ мэдрэмжээрээ гаргадаг. Зүгээр л тэр хүмүүс маш сайн нууж чаддаг. Маш сайн. Би тэр хүмүүсийг маш сайн ойлгодог. Хүчтэй харагдахыг хичээдэг. Гаднаа ингээд хүчтэй байхыг оролддог, өөрийгөө хүчилдэг. Би тэр хүмүүсийг маш сайн мэднэ. Яагаад гэвэл тэр хүмүүс зүгээр л маш сайн шархаа нууж чаддаг. Маш сайн тэр өвдөлтөө нууж чаддаг. Тийм болохоор бидэрт юусэн анзаардаг. Бидэрт мэдэрдэг. Зүгээр л тэр хүмүүст хичнээн юу гэдэг хэцүү байгаа үнхээр шархлаа доошоо унаад бууж өгмөр санагдаад хин нэгэн рүү залгаа сэтгэлээ уудлаад ярмаар байгаа ч гэсэндээ зүгээр л өөрийгөө илүү юм сатааруулдаг, өөрийгөө илүү дахиад урдах зүйлдээ шахаал, дахиад өөрийгөө завгүй байлгаал энэ бол зүгээр мэдрэмж, би мэдрэмжээрээ явал юм байжлахгүй, тийм байжлахгүй, өөрийгөө зүгээр л хүчсээр байгаа тэр шархаа нуусаар байгаа. Бид нар тэрийг мэдгүй учраас л мундаг, хүчтэй гэж ойлгоод байдаг. Тэр бол зүгээр л нэг бодлын өрөөсгөл ойлголт гэж би бодож байна. Ягаад тэр хүмүүсийг би сайн ойлгож байгаа вэ гэхээр би өөрөө яг тийм хүн байсан. Би зүгээр л би хүчтэй байх хэвээр. Мэдрэмж бол зүгээр л магадгүй төр зурих. Бид нар ууртай ч бай, жаргалтай ч бай, гомдчихсэн ч бай бүх мэдрэмжүүд төр зурих ингээл байхгүй болоод явцдаг учраас би зүгээр л бодлороо даах хэвээр. Би зүгээр л бодлоо дагаж хүчтэй байх хэвээр гэсэн байдлаар би маш удаан явсан. Би бараг нэлээд олон жил тиймэрхүү байдалтай явсан. Явсны эцэст би ингээд баг зүүж амьдарч гисэн. Гаднаа мэдээж хүчтэй, гаднаа юунд ч бууж өгдөггүй, би хинээс ч айдаггүй, би бүхнийг чадна. Би хичээвэл болгоно 10 жилийн дараа та нар намайг хараарайч гэдэг юм уу? Эготой юм шиг, мангар ингээд өөртөө итгэлтэй юм шиг те нэг юм хүчтэй бүх зүйлийг ингээд хийх гэж оролддог, чаддаг, мундаг юм шиг дүр үзүүлж би амьдардаг байсан. Тийм болохоор би тэрийг маш сайн ойлгож байгаа. Надад ч гэсэндээ үнэхээр юу гэдгийг сэтгэлээр унаад бууж өгмөр санагдчихсан үе байгаа. Хин нэгэн рүү залгаад ингээд яг бодит нөхцөл байдлыг хэлээ. Надад яг ийм зүйл тохиолдож байгаа. Би яг үнэндээ би энэ бүх зүйлүүдийг давж гарч чадна гэж би бодохгүй. Яг үнэндээ би бууж өгмөр байна. Би шантармаар байна. Би хэцүү байна. Би өвдөж байна. Миний зүрх сэтгэл ингээд хэцүү бачимдаад хэцүү байна гэд би бүх бодит байдлаа өөрийнхөө мэдрэмжээ сэтгэлээ хэлээд би сэтгэлээ уудалмаар санагдчихсан. Гэхдээ чаддаггүй байсан шалтгаан юу вэ гэхээр хэрвээ намайг сул дорой гэд бодчул яана. Энийг сонсоод хэрвээ ингээд би хэлчих юм бол намайг хүндлэхэ болов яана. Намайг ингээд тэр чигтээ эн чин гаднаа нэг л их мундаг хүчтэй бүхний чаддаг хүн байгаадсэн чин ясам дээр бодол байдал дээр энэ зүгээр л ингээд им сул дорой адилхан л бидэртэй адилхан мэдэрдэг юм биш үү? За нэг онц биш юусэн мэн ийм л сул дорой хүн байсан мэн гэд бодчул яана гэсэн би амар айцтай байдаг байсан болохоор би хинт ч хэлж чадахгүй зүгээр л ингээд уртах зүйлээ хийгээл өргөө шахаал тэр мэдрэмжээ залгаал яваад байдаг байсан. Мэдээж миний тэр баг цаг хугацааны ирэхээр эвдэрсэн цаг хугацааны ирэхээр би хэцүү зүйлүүдтэй гав ганцаараа тулаад иргэн тойрны бүх хүмүүс ингээд зүгээр хэсгийн мань асуугаар би ингээд зүгээр би ч угаасаа л чаддаг хүчтэй мундаг хүн гэж хэлээл явж идэг. Яг үүндээ миний сэтгэл зүрх тэндээ имтрээл миний гаднах баг ингээд багаар ингээд имтрээд хуураад ингээд миний нүрнээс салаад унсан байхгүй юу. Тэгээ нэг өдөр би яг сэтгэл шулуудаад за би зүгээр ингээд нэг найз руугаа залхаад би ингээд бүх зүйлээ ярьлаа. Яг одоо ийм байдлаар надад ийм зүйл боллоо. Би ингээд үүнийг давж чадна гэж би бодохгүй байна. Би ийм сул дорой, би ийм арчаагүй,
би ингээд амар амархан шантардаг. Би угаасаа л энэ мэдрэмжүүдийг тээсээр ирсэн. Би өдөө хүртэл ийм хүчтэй хүн байгаагүй гэд би нэг найзтай би бүх зүйлээ ярьжсэн. Би тэгэл хамгийн сүүлд нь хэлжсэн. За чи намайг сул дорой гэж бодвол бод. Чи намайг ийм өчүүхэн амт юм байна гэж бодвол бод. Би зүгээр хүлээж авъя. Бид хоёрын чиний намайг үнэлэх үлэмжчин унаад намайг хүндлэхгүй те. Ингээд өмнө харж яснараа харж чадахгүй байж болно. Тэгээд энэ бүх зүйл дууссан байх гээд би сэтгэл шулуудаад ингээд шууд найзтай ярьжсэн. Гэхдээ хамгийн гайхамшигтай зүйл нь юу гэхээр манай найз ерөөсөө намайг өөрөөр хараагүй, намайг ерөөсөө юу гэдэг чи сул дорой, чи арчаагүй гэдэг байдлаар биш зүгээр л намайг ямар хүн бэ гэдгийг минь хүлээж авсан. Хүчтэй харагдахыг хичээдэг ч байсан ч гэсэндээ чи нэрэл хичээдэг байсан, чи нэрэл оролддог байсан, чи нэрэл ингээд бууж өгсөн чи босч ирдэг гэсэн. Тэр чинь чиний хүчтэй тал. Гэхдээ чи өөрийгөө хизээч сул дорой байж болохгүй гэж хүчтэй байсан. Тэр чинь чиний асуудал гэдгийг манай найз надаас маш сайн харж ойлгож надад ойлгуулж чадсан хүн байхгүй юу. Тийм болохоор би тэр зүйлээс нэг л зүйлийг ойлгож чадсан нь юу вэ гэхээр бид нар сул дорой байж болно. Бид нар арчаагүй байж болно. Бид нар бүтлгүүдж болно. Бид нар бууж өгмөр санагдчихэж болно. Бид нар үүнийг даахгүй гэж бодчихж болно. Шууд болоод орхичиж болно. Гэхдээ өөрийгөө хичнээн сул дорой гэж мэдэрч байгаа ч гэсэндээ хичнээн би даахгүй бусд нь болоод байна. Би болохгүй нэ гэж бодсон ч гэсэндээ ядчил тэрий чинь ойлгож чадах, тэрий чинь хамт хуваалцаад чамайг шантруулахгүй маа гэхэд ядчил чамайг сонсоод ойлгоод буцаж босгод чинь тусалдаг хүмүүс. Буцаад босгод чинь ингээд дэмжлэг үзүүлдэг тийм хүмүүстэй чи хамт байж чадах юм бол энийг бол сул дорой гэж хэлэхэд хэцүү зүгээр л яг л хүнд байдаг зүйлүүдийн л нэг гэж би бодсон. Тэр үед ойлгож авсан байхгүй юу. Яг үүндээ миний хуучны бичлэгүүдийг үзэх юм бол би одоо ч өөрөө үзэхээс айдаг, өөрөө бүр үзэхээр ингээд жоохон сонин санагддаг, амар эвгүй санагддаг ч юм уу, өөрийнхөө сул дорой байгаа байдлыг дахиж харахыг хүсдэггүй бичлэг надад байдаг. Ерөөсөө дахиж үзэж чадахгүй, өөрөөсөө жоохон кринжлэгч юм уу, эвгүй санагдах ч юм уу. Тэгэхэд зарим нэг талаараа тэр бичлэг надад илүү би ийм байсан, би унмаар санагдчихсан, би шантармаар санагдчихсан, би ядармаар байсан, би ядарч байсан те. Би ингээ бүхнийг хайчмаарсан. Гэхдээ одоо эргээд харахад би даваад байна. Би одоо болтол энд өнөөдөр би ингээд байж байгаа. Өнөөдөр энд би ингээд дахиад оролдоод тэр үедээ шантарсан ч одоо би дахиад оролдоод явсаар байна. Энэ мессежийг надад буцаж өгч энэ зүйлийг би буцаад өөрөөсөө харж чадсан надад сайхан санагддаг. Магадгүй миний тэр бичлэгийг гэсэндээ үзсэн хүмүүс байгаа ах гэж би бодож байна. Зарим нэг хүмүүст магадгүй миний тэр бичлэг хань болоод нэрэл би ганцаараа ингэж мэдэрдэг юм байна. Нэрэл би ганцаараа сул дорой, би эсвэл ганцаараа арчаагүй, би эсвэл ганцаараа үнийг тавчдахгүй байгаа хүн биш юм байна. Ядч энд нэг хүн ингээд нэрээ байгаад байгаа юм биш. Нэрээ ингээд өөрийгөө ил гаргаад байж байгаа юм биш те. Олон хүмүүс өөрөөсөө сул талыг нуухыг хүсдэг бол өөрөөсөө сул тал энэ сул дорой байдлыг харуулахыг хүсдэггүй бол энд нэг хүн ингээд гараад ирсэн байна. Тэр нь үнэхээр миний одоо байгаа нөхцөлтэй төстэй санагдаж байна. Тийм учраас би ганцаараа биш юм шиг байна гэсэн мэдрэмжийг аваад жоохон жолоо тэр хүмүүсийг дээшлүүлэхэд тус хүргэж чадсан байх гэж би бас найдаж боддог. Зарим нэг хүмүүсийн хувьд гэх юм бол зарим нэг хүмүүс үнэхээр өөртөө байгаа тэр сул талаа харахыг хүсдэггүй. Өөрөөдөө худлаа хэлж өөрийнхөө тэр сул дорой байдлыг бодохыг ч хүсдэггүй. Өөрөөсөө нуудаг болохоор магадгүй зарим нэг тохиолдолд би ч гэсэндээ өөр хүмүүсээс магадгүй тэдний дотор нуугдж байгаа сул дорой байдлыг би ингээд гаргаад ирэнгууд өөрийнхөө тусгалыг харж байгаа юм шигээр магадгүй хараад намайг муулдаг ч юм уу, намайг доромжилдаг ч юм уу үзэн ядсан зүйлүүд ч гэсэн надад байсан. Гэтэ эцэстээ бид бүгдээрээ л сул дорой байдал байгаа, давуу тал, сайн тал бүх зүйл биднэрт байгаа. Хай, эдитер тэрэглэн. Тэгээд нэг зүйл би хэлэх гэж байгаад бас мартсан байна. Энэ дээр нэмээд хэлчихье. Дээрээс нь чамд хэцүү санагдаж байгаа зүйл өөр хин нэгэнд амархан байж болно. Магадгүй чамд амархан байгаа зүйл өөр хин нэгэнд хэцүү байж болно. Тэгэхээр зүгээр л хүн болгоны хэцүү байгаа мэдрэмж, хүн болгоны зовлон хэмжүүрч гэх юм уу, хэцүү байдлыг хэмжүүр нь өөр учраас магадгүй чиний хэцүү байгаа зүйлийг хин нэгэн чи сул дорой болохоор л ингэж хэцүүгээр мэдэрчин гэж хэлэх юм бол тэр чинь яг үнэн гэсэн үг биш. Чамд хэцүү байж болно, нөгөө хүн чинь амархан байж болно. Яг л жимд анх удаа дасгал хийж байгаа хүн ороод юу гэдэг нэг 10 кг барьж аваад дасгал хийх гэсэн чинь дийлэхгүй байхад 2 жил 3 жил магадгүй дасгал хийцэг хүн очингуудаа чи над 10 кг дийлэхгүй болохоор чи амар сул дорой байна, чи амар ийм байна гэж хэлэх нь өөрөө ямар ч логикгүй, ямар ч тийм утгагүй зүйл шүү дээ. Яг тэрнтэй адилхан байдаг учраас яг чамд одоо хэцүү байгаа зүйл өөр хин нэгэнд амархан байж болох учраас зүгээр л чамд хэцүү бол хэцүү байгаа. Тийм болохоор чи сул дорой болохоор хэцүү байгаа даа биш, зүгээр л магадгүй тэр зүйлийг даган туулж туршлага хуримтлуулах
цаг хугацаа хэрэгтэй байна гэсэн үг шүү. За эргээ бичлэгөө аваарай. Тэр эцэстээ зүгээр л миний ярилцахыг хүссэн зүйл бол сул дорой байхын зүгээр сул дорой байлаа гэд буруутгах зүйл байхгүй. Зүгээр л дараа нь босох хэрэгтэй. Дараа нь дахиад нэг оролдох хэрэгтэй. Чамаад буцаж босоход хугацаа хэрэгтэй бол тэр хугацаагаа авах хэрэгтэй. Жил гав ганцаараа сул дорой байгаа гэсэн үг биш. Харах юм бол би ч гэсэндээ энэ сул дорой үедээ сул дорой өмнө хүчтэй маск хүчтэй байх гэж худлаа маск зүгээд би хүмүүст худлаа царайгаараа явдаг байсан бол одоо би жихнээсээ гарч ирээ жихнээсээ надад асуудалтай надад хэцүү санагдчихвэл би тэр зүйлүүдээ өөр хүмүүстэй ч гэсэндээ хуваалцаа та нар ганцаараа биш гэдгийг нь би ойлгуулж мэдрүүлэхийг ч гэсэндээ хичээж өөрийнхөө тэр өөрөөсөө нуудаг байсан мэдрэмжээ одоо би бүр ил гаргаад бүр хүмүүст харуулад би ийм сул дорой тийм би ийм арчаагүй би ийм бууж өгж байгаа төрхүүд минь надад байгаа би энийгээ нуухгүй гэхдээ би хичнээн энэ төрхөө харуулсан ч гэсэндээ хүмүүс намайг сул дорой гэж бодсон ч гэсэндээ би буцаж босч ирнэ гэдгээ мэдчихэж байгаа би буцаж оролдоно гэдгээ би мэдчихэж байгаа тийм учраас зүгээр л сул дорой байдлаа ч гэсэндээ хүлээн зөвшөөрж тэрийгээ ч гэсэндээ магадгүй давуу тал болох боломж байгаа ч юм билүү. Магадгүй зарим нэг талаараа би өөрийгөө хайрлахаас илүүтэй өөрийгөө итерхийг үзий яддаг байх. Би итерхий өөрийгөө шүүмжилдэг, итерхий өөрийгөө үзий ядаж, чи сул дорой байна, чи арчаагүй байна, чи юм байна, тийм байна. Би өөртөө айгүйг тэгж хэлдэг тэр зүйлээ өөрхөн биеэр мэдэрдэг учраас би яг над шиг мэдэрч байгаа хүмүүсийг айгүй сайн ойлгодог. Тэгэхээр зүгээр л юу гэдэг миний ярилцахыг хүсээд байгаа зүйл, миний ярилцахыг хичээгээд байгаа нэг ч гэсэндээ хүнд хүрээсэй гэсэн зүйл миний өрдөөл юм. Би чиний мэдрэмжийг үнэхэрсээ ойлгож байгаа. Би наад мэдрэмжтэй чинь өдөр бүр нүр тулдаг, өдөр бүр даван туулахыг хичээдэг, заримдаа бүтлгүүддэг, дийлддэг, заримдаа ялахыг хичээдэг. Тийм болохоор л яг би өдөр болгон энэ зүйлдээ нүр тулж, өдөр болгон ингээл өөртөө муу муухай үг хэлээл, өдөр болгон иймэрхүү сул дорой гэж өөрийгөө цагинж ууралж, заримдаа тэмцээ, заримдаа ялагдаад энэ бүх хэцүү зүйлүүдийг би мэддэг болохоор зүгээр л жоохон ч болов өөрийгөө бити ядаасаа, жоохон ч болов өөртөө ийм муухай үг хэлж бити өөрийгөө ядраагаасаа гэж хүссэндээ л би ингэж ярилцаж нэг ч болов хүнд хүрээсэй гэж хүсэж байгаа. Тийм болохоор жоохон ч болов тайвшаад, жоохон ч болов өөрийгөө бага үзэн ядаад, өөртөө хугацаа өгөөд, өөрийгөө ойлгохыг хичээгээрэй гэж би хүсмээр байна. Өөртөө ингэж муухай үг хэлэх нь, өөрийгөө үзэн ядаж ингэж хэлэх нь үнэхээр чамайг туйлдуулна, үнэхээр чамайг ядраана. Би өөрөө энэ бүх зүйлсийг үнэхээр мэдэрдэг, мэдэрч үзэж байгаа, мэдэрсээр л байгаа учраас үнэхээр сайн ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр миний ярилцахыг хүссэн зүйл ерөөсөө л энэ л тийм болохоор хүчтэй байна гэдгийг дангаас хад чулуу шиг байхыг хэлэхгүй зүгээр л өөртөө босох боломжийг нүг унсан ч гэсэндээ буцаад босох хэрэгтэй. Чамайг ойлгох, чамайг байгарч нь хүлээж авах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Магадгүй одоо ч гэсэндээ миний бичлэгийг үзээд эсвэл өөр ямар нэгэн зүйлийг судалж үзээд хайгаад сонсоод жоохон ч болов шантрахгүй хичээж, жоохон ч болов ямар нэгэн гэрэл очийг хайж байна гэдэг чинь өөрөө л сул дорой байна гэсэн үг биш. Энэ бол хичээж байгаа, буцаж хичээж босох тэр тулгуураа хайж байгаа энийг хэлбэр. Тийм болохоор оролдож байна, хичээж байна. Жоохон ч болов ядаж өчтөрийнхөөс болов жоохон ч болов дээрдий гэсэн хүсэлсэн чамайг хүчтэй болгож байгаа. Тийм болохоор чи сул дорой биш, өөрөөсөө тийм муухай бити хэлээрээ. Тэгэхээр өнөөдрийн ингээд ярилцаад миний яриаг сонсож байгаа жоохон ч болов тусуулна гэж би найдаж байна. Тэгэхээр өөрийгөө бити үзээ ядараа чи сул дорой биш харин ч хичээж агаар чи хүчтэй шүү.